Зенга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Амьдрал оргилд биш бэлд номын зохиогч профессорынгийн буян дэлгэр. Хүн өөрийгөө бүтээдэг. Хүн өөрөөсөө ялгаруулдаг хандлагын утсаар амьдралаа нэгтдэг. Редактор Даш Цэвэлма, Хянсан оюун дээр, хавцны дизайнер Бат. Хайртгүй эдэр баяр чамдаа зориулав. Надад А байх хичээлийг заасан хайртгүй эдэр баяртаа хүн өөрийгөө бүтээдэг номоо зориулан бичлээ. Ууган хүн минь надад А хүн ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь зааж өгсөн юм. Удаах өвгүүдээ мэндэлсний дараа би өөрийгөө А болжээ гэдгийг олж харсан. Хүн минь 4 настай байхдаа нэг удаа "Аваа, парк явж тоглоё" гэж гуйхад би түрүүчээ харуулж аавд нь мөнгө алга гэв. Тэгэхэд ердөө 300 төгрөг надад байж билээ. Гэтэл хүн минь "Аваа, энэ мөнгөөр чинь тоглочихъя л доо" гэд над руу харан инээмсэглэсэн юм. Тэр инээмсэглэл намайг зохиод авшгал болсон. Тухайн үед хүүгээ парк дээр тоглуулах хүсэл байвч боломж байсангүй. Аав хүний хувьд хүүхдүүдээ өлсөж цангаж дутууд үлмэг байхыг харах хэцүү. 3 хүүгийн минь гинэн цайлган харц гэрэлтсэн инээмсэглэл миний арилж хөдөлмөрлөх эрч хүч болсоор ирсэн. Өнөөдөр ч хүүгийнхээ өөртөө ихтгэлтэй бие даасан бусдад анхаарал тавьж чаддаг шийдэмгий чанарыг аав нь бахархан харж байна. Энэ л сайн чанараар өөрийгөө өдөр бүр бүтээж амьдраарай. Хүү эдэр баяртаа аав буян дэлгэрээс нь. Гарчиг, талархал, цацал үг, 1-р бүлэг, өөрт нуугдсан эрдэнэ, хувь тавилантай төрдөг, өөрийгөө үзэх үзэл, өөртөө сэтгэл дундуур. 2-р бүлэг, хүн загвараа бүтээдэг, хэл хязгаартай нүүр тул, өөрчлөлттэй нүүр тул, үнэнтэй нүүр тул, өөртөөгөө нүүр тул. Талархал. Юуны өмнө олон өдөр хичээнгүйлэн сууж номыг минь засаж найруулсан Даш Цэвэлма найздаа маш их баярлалаа. Чиний хичээл зүтгэл номын утга санааг улам тодруулж, уншигч олны бодол оюунд саадгүй хүрэх гүүр болсон билээ. Намайг анхныхаа номыг гаргаж учраа олохгүй байхад урамшуулан зоригжуулж, нээлтийг минь хөтөлсөн Дотны анд Мөнхбатад талархаж байгаа шинэ номоор дамжуулан хүргэе. Мөгийн маань миний ээжтэй зориулсан анхны нар хүнээс манддаг, аавдаа зориулсан амжилтын амьд соронц, эхнэртэй зориулсан амьдрал оргилд биш бэлд номын нээлтийн ярилцлагыг хөтөлж өгсөн юм. Шинэ номынхоо нээлтийн ярилцлагыг түүнтэй хийх хүсэлтийг хүлээж авсанд талархах ном. Эхлэх цаг, хүрэх цаг DVD буюу бичсэн номуудаа төвөр болгон олон нийтэд хүргэхэд гүн тусалцаа үзүүлсэн Дэлхийн монголчуудын радио 88.10-ын удирдлага хамт олонд туйлаас их баярлалаа. Дун өгүүлэгч Мөнхбат гэрлээ болон зохиомжлон дүрсжүүлсэн ангараг, ган тулга, гансүх нарын хөдөлмөрт залууст баярлаж явдгаа илэрхийлье. Ямар ч үед дэмжиж ард минь асаалтаа танк шиг байж чаддаг Coffee and Hobby клубийнхээ найзуудад баярлснаа илэрхийлье. Хүсэл сонирхол нэгтээ бие биеэ хөгжүүлэн бүтээж чаддаг та нараасаа урам авдаг шүү. Цацал үг. Анхны лекцээ 2003 онд Ховд аймгийн залуучуудад хувь хүний хөгжил сэдвээр уншиж байлаа. Хүн өөрийгөө бүтээдэг лекцийг дараа жил нь Улс аймгийн залууст хүргэж, түүнээс хойш олон жилийг ардаа үлдээжээ. Өнгөрсөн хугацаанд надаас асуусан асуултуудыг ерөнхийд нь багцалвал харилцаа, гэр бүл, амжилт, мөнгө, аз жаргал, өөртөө ихтэй байх, хандлага гэсэн сэдв зөнхөлж байсан тул сургалт лекцүүд минь тэр зүгт хандаж эхэлсэн. Энэ хорвоогийн бүх хүн өөрийн гэсэн хувь тавилантай. Хувь заяаны өвчхөр хүнд хэцүү ээдрэгтэй амьдралыг туулж яваа олон хүнтэй уулзуулж учруулсан амьдралд би баярладаг. Тэдний гашуун түүхийг сонсож, ухаарч, ойлгож, 1000 гаруй хүнд чадан ядан зөвлөсөн минь амьдралын талаарх нэгэн дүр зургийг надад бий болгожээ. Олон өнгөөр ихшиглэх тэрхүү хувь тавилангийн талаар бүгдийг бичих боломжгүй. Үнэн дээр олон сэдвийг нэгтгэхээс илүү нэг сэдвийг бариад задлж бичих үнэхээр амаргүй даваа. Үнэн дээр өөрийгөө таних, өөрийгөө олж мэдэх нь цоо шин үг огт биш. Гэвч яг энэ чиглэлийн ном тэмч түгээмэл бус гэдгийг номоо бичих явцад анзаарав.
Өөрийгөө хөгжүүлэх номууд нь ур чадвар эзэмших, мөнгө санхүүгээ зохицуулах, ажлын байранд ахир дэвших, чадахгүйгээ чаддаг болох талаар илүү зааж зөвлөжээ. Зарим нь өөрийн мөн чанарыг хөгжүүлэх талаар өгүүлэхдээ голдуу, шашны үзэл санаа, гэгээрэл, дотоод дуу хоолой, йог бясалгалыг ашиглажээ. Мэдээж шинжлэх ухааны үг хэллэгтээ тарих судлал, сэтгэц, эрүүл мэнд эсвэл би хинбэ гэсэн асуулт бүхий философийн номч бий. Танд өргөн барьж буй номоо тэдгээрээс илүү гэж би хэлэхгүй. Тэгж зүрхлэх шалтгаан ч үгүй. Гагцхүү хүний үнцэн өөрийгөө үзэх үзлийн талаар өгүүлсэн цөөхөн номын нэг гэмээр байна. Тиймээс хаа хамаагүй үгсээр дүүргэх бус өгүүлбэр болгоныг утга учиртай байлгагаар олон шөнө хичээнгүйлэн суув. Номноос унссан багш нараасаа сурсан нилээд зүйл толгойд минь үлджээ. Өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулан эрэл хайгуул хийж судалсан минь ч баггүй. Ямартай ч хүн болгонд өөрийн гэсэн дотоод ертөнц бий. Хэрв та өөрийгөө хараахан олж нээгээгүй бол номыг минь уншаад үзээрэй. Анхаарал татах зүйл ихтэй энэ нийгэмд өөрийгөө харах завгүй, бусдын амьдралыг сонирхож ихэнх цагаа нүүр номд өнгөрөөж байна. Учир нь хүн өөрийгөө сайн мэддэггүй хэрнэ бусдын алдаа дутагдал ололт амжилтыг гярхаа олж хардаг. Магад бусдыг таньж мэдэх гэсэн тэмүүлэл нь өөрийгөө таньж мэдэх хүслийн илрэл байж болно. Тиймээс бусдын тухай бодон тунгааж хэн болохыг нь танихаар их зам туулжээ. Харин одоо өөрийн тухай бодож тунгаах цаг ирсэн. Бусдын амьдралыг судалж суухаар өөрийн амьдралаа бүтээгч нь бай. Бусдыг биш зөвхөн өөрийгөө эрен хааж сэтгэлийнхээ гүн рүү аялах цаг болжээ. Өмнө тань дэлгэх энэ номон дотор таны аялахыг хүссэн зам зураах болтугай. Номын утга санаа уншиж авахаа таны сэтгэлд орших түмэн садыг туулж ухаарлын ганцхан хөөгийг ихшэглүүлж чадвал зориг минь биелэнэ. Энэ ном таныг уйрааж, догдлуулж уйлуулахгүй. Харин бодуулж, эргэцүүлж, харьцуулахад хүргээсэй. Өөрийгөө үзэх үзэл өчүүхэн төдий өөрчлөгдвөл номын минь зориг биелэх нь тэр. Энэ бүхнийг тунгаан бодож, давж дуусаар 4 дахь номоо уншиж авахаа танд өргөн барьж байгааг таалан сойрох нь. Миний бие өгсөн ч оюун санааг минь төлөөлөх энэхүү ном урт наслах болтугай. Би таны амьдралыг миний амьдрал шиг үн цэнтэй гэдгийг мэднэ. П. Буян дэлгэр. Амьдрал оргилд биш бэлд номын зохиогч Пүрвсүрэнгийн Буян дэлгэр. Хүн өөрийгөө бүтээдэг номноос. 1-р бүлэг. Өөрт нуугдсан эрдэнэ. Өөрийн үзэж туулсан амьдрал үнэнд хамгаас ойрхон санагддаг. П. Буян дэлгэр. Нэг хөгжимчин охиноо гэрлүүлж хурмыг нь хийлээ. Найзууд нь охиноо өгөхдөө чи юу мэдэрсэн бэ гэж түүнээс асуухад хөгжимчин хэсэг дуугүй сууснаа. Ховор нандан хийл хөгжмөө ойн сармагчинд итгэн өгч байгаа юм шиг санагдсан гэжээ. Эрхэмлэн нандиндаг зүйлээ сонирхож ойлгодгүй хүнд тайлбарлах, дурсахад яг тийм мэдрэмж төрдөг. Орлуулагшгүй, давтагдагшгүй охиноо хэр нандинан хайрладгаа үүнээс илүү яаж ойлгомжтой зүйрлэх вүлээ. Эсийн буюу колони аргаар хүнийг хуйлж бий болгох боломж бий юу? Ричард Давид Прехтийн Би хинбэ номноос колони аргын талаар харъя. Итали эмч Северно Антониори 2002 онд нэгэн эмэгтэйд колони аргаар хүүхэд хичээнгүйлэн суулгав. 2002 онд нэгэн эмэгтэйд колони аргаар хүүхэд суулгах мэс засал хийснээ зарласан байдаг. 2003 онд төрөх учиртай байсан ч бүтэлгүйджээ. 2006 онд Шотландад Доли нэртэй хоныг колонцсон анхны тохиолдол гарав. Тэр хон 6 жил амьдарсан ч эцэр турсаар өгчээ. Түүнээс хойш хүнсний ногоо амьтад дээр колони аргыг хэрэглэж туршсаар байна. Одоогоор амьтны биеийн аль хэсэг нь тодорхойгүй ч хиймэл мах гаргаж авах аргыг олж цол мах үйлдвэрлэжээ. Үүнээс улбаалан Нэгдсэн үндэсний байгууллагаас удамшлын санг хамгаалах зорилгоор хүн дээр колони аргыг туршихыг хориглосон хууль гаргасан юм. Хожим үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээлтэйгээ хүмүүс өөрсдөө өрсөлдөх үү. Хэрвээ хүнийг колони аргаар гаргаж авбал тэр өөрийгөө онцгой дахин давтагдахгүй гэсэн мэдрэмжтэй амьдрна гэдэгт би эргэлзэж байна.
Түүнчлэн нийгмийн байр суурь, өв залгамжлал, удамшил, хуулийн гээд олон төвхтэй асуудал дагалдана. Биологийн хүнтэй ижил юм уу, давуу эрх эдлэх эрхийн асуудал ялгуурлан гадуурхах шинж байдал үүсгэн тодорхой. 20 дугаар зуунд еврейчүүдийг гадуурхан харгасалсан явдал дахин давтагдахгүй гэсэн баталгаагүй юм. Үүнээс гадна сэтгэл зүйн асуудал нь ямар байхыг хинч таашгүй. Хайрлан инрэх, дурлах, өрөвдөх, уучлах, гомдох, уурлан бухимдах, гимших, атаархах, үзэн ядах, айх, ичих, зовох, дэсэж твчих гээд сэтгэл хөдлөлтөй холбоотой шинж тэмдгүүд ямар байхыг урьдчилан таахад хэцүү билээ. Сэтгэл хөдлөл тал дээр хүнээс илүү гарч чадахгүй гэдэг нь тодорхой. Илүү болгохын тулд засвар их хэрэгтэй, тэгвэл бас л хүн байх боломжгүй. Хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ цаг үед эрдэмтдийн тооцоолоогүй үр дүнгууд гарч байна. Дээд түвшний хиймэл оюун ухаан нь альва шийдвэр үйлдэлээ үнэлж дүгнэх, тодорхойлох, тохиромжтойгоор шийдэх, гаднаас ирэх мэдээллийг задлан шинжлэх, мэдээллийн сангаа баяжуулж өөрийгөө бүтээх дэмжих системтэй. Facebook компани 2017 онд хоёр хиймэл оюун ухааныг хооронд нь ярилцуулахад хачирхалтай тэр хоёр өөрсдийн шинэ хэлийг зохиож түүгээрээ ярилцаж эхэлжээ. Хоёулаа ямар ч саадгүй ойлголцож байв. Тэдний учир битүүлэг яриа эрдэмтдийг шоконд оруулсан байна. Хамгийн аюултай нь удалгүй тэд өөр зураг кодоор харилцаж эхэлсэн гэн. Ойлгомжгүй код хоорондоо юу дамжуулж байгаа нь тодорхойгүй байдал эрдэмтдийг санаргаж эцэстээ хиймэл оюун ухааныг унтраахад хүрчээ. Илон Маскийн хэлснээр хүн төрлөختөн хиймэл оюун ухаанд болгоомжтой хандахгүй бол хүний хяналтаас гарах аюултай юм. Үүнээс харуул хиймэл оюун ухаан өөрийгөө хөгжүүлж эхэлбэл аюултай. Хүн төрлөختний компьютерийн хөгжлийг дунджаар 2 дахин хурдтай гэвэл хиймэл оюун ухаан хэдэн зуугаас 1000 дахин хурдан хөгжих боломжтой юм. Ирээдүйд бидний өр хүүхэд ямар орчин нөхцөл байхыг таашгүй. Клоны аргаар гаргаж авсан хүнтэй гэр бүл болох уу? Хиймэл оюун ухаантай төгс роботыг хүслэн ажилуулах уу? Хэрв ямар нэг асуудал үүсвэл тусгаалan хуулиар шийдэх үү? Өв залгамжлал, гэрлэлт, үхэл зэрэг ямар бичиг баримт шаардлагыг тодорхойлоход хэцүү. Эдгээр туршилт нь хүн төрлөختний давтагдашгүй, орлуулашгүй байдалд аюул занал учруулах уу гэдэг томоос том асуулт гарч ирж байна. Гэтэл бид өөрсдийнхөө учрыг ч бүрэн олж амжаагүй явна. Хөгжилд оройгүй шиг асуудалд хязгаар гэж үгүй. Өөр зүйлээр орлуулж болохгүй бүхэн төгс байдаг байх. Та өөрийгөө төгс биш гэж боддгоо. Гэхдээ хуурамч биш нь хөдлөшгүй үнэ юм. Хайрладаг хүмүүсийнхээ хувьд та хинээрч орлуулашгүй төгс бэлээ. Хурууныхээ давтагддаггүй, нүдний болор давтагддаггүй, хоолойны өнгө давтагддаггүй, царай дүрх давтагддаггүй, ген давтагддаггүй, үзэл санаач давтагддаггүй. Яг тань шиг мөн чанар хувь шинжтэй хүн байхгүй. Урд өмнө амьдарсан хүмүүсийн дунд ч таншиг нь байгаагүй л болов. Тэрч бүхэл хожим ирж амьдрах одоо байхгүй хүмүүсийн дунд яг таншиг нь төрөхгүй биз. Та бүх цаг үеийн турш цор ганц юм. Таны бүтээх түүхийг өөр хинч бичихгүй. Хэлэх гэсэн санаа бол хүн болгон бусдаас гоц, сод, онцгой, суут, агуу, төгс гэж огт хэлэхгүй. Харин хүн болгон давтагдашгүй цор ганц, орлуулагдашгүй нандин, бие биесээ ялгаатай гэдгийг онцлно. Та орлуулагдашгүй дотоод чанараа хүн болгонд байж болох гадаад зүйлээр даалдалдаг гэдгээ мэдэх үү? Орлуулагдашгүй нандин байдлаа орлуулж болох зүйлээр үнэлэх нь хэр зөв юм бол? Хүн ямарваа нэгэн үн цэнийг өөрийн ойлголтоор үнэлдэг. Зургийн үн цэн нь зураачийн чадвар, өнгө, гэрэл, сүүдрийн мэдрэмжээс, компьютерийн үн цэн нь хүчин чадал болон үзүүлэлтээс, сайн тамирчны үн цэн нь түүний чадвар амжилтаас шууд шалтгаална. Юунд ямар үн төлөхөд бэлэн байгаа нь тухайн хүний альваг үнэлэх үнэлэмжээр тодорхойлогддог. Хүмүүс нэгний үнэлэхдээ тогтсон хэв маягтай жишиж харьцуулдаг. Мэдлэгтэй хүнийг мэдлэггүйгээс үн цэнтэй гэж боловсролын салбар ойлгодог. Шүтлэгтэй нь шүтлэггүйгээс үн цэнтэй мэтээр сүсэгтнүүдийн дунд яригдана. Мөнгөтэй хүн мөнгөгүйгээс үн цэнтэй, үнэндээ нэг нэгнээ ялган үнэлэх хэрэгцээ шаардлага нийгэм хүмүүсийн дунд үүсдэг болохоор зайлшгүй ямар нэг давуу тал хэрэгтэй болжээ. Гэхдээ хүмүүсийн нэгний үнэлэх нь үргэлж учир дутагдалтайгаас гадна хуримтгай. Өөрийн үн цэнээ мэдэж байвал амьдралыг сэгсжих бэрхшээл донд доктортой байж чадна. Тэгвэл үн цэний яг ийм ойлголтоор жаргалтай нэгнийг жаргалгүйгээс үн цэнтэй гэж болох уу? Энэ нь жинхэнэ үн цэнийг илэрхийлж чадах уу? Таньдаг нэгэн танихгүй хүнээс үн цэнтэй гэж байгаагаас өөрчлөгүй. Мэдлэггүй хүн суралцаар мэдлэг хурааж, жаргалгүй жаргаж, шүтлэггүй нь гүн бат сүсгэлдэг болбол үн цэн нь нэмэгдэх үү? Тэгж санагдаж болно. Гэвч тийм биш.
Эдгээр нь зөвхөн хүмүүсийн нэг нэгэндээ өгсөн үнэлэмж болохоос бодит бус. Үнцэн гэдгийг үнэлэх, цэгнэх гэж ойлгохгоо болох хэрэгтэй. Тэгэхгүй бол үнцийн дотор буй эрхэм нандин орлуулах боломжгүй гэсэн цаад санааг нь ойлгохгүй. Таны ээж бусад ээж нарын үн цэнээр тодорхойлогдох уу? Мэдээж үгүй. Та ээжигээ үнэл цэгнэдгүй, харин эрхэмлэн найдагдаг. Таны ээж хамгаас үн цэнтэй. Тэр үн цэн танд өвлөгдөж ирсэн. Тиймээс ээжтэн таныг бас эрхэмлэн найдагнана. Ингэж хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, үн цэнтэй байдлаар хүн ихийнхээ хэвлэлд бүрэлддэг. Тиймээс хүн бүхэн үн цэнтэй. Хүнийхээ хувьд бид бие биесээ илүү үн цэнтэй байх боломжгүй. Альва хүн хүмүүний үн цэнийг ойлгохгүй бол үнэлэмжийн асар том төрөгдөл донд амьдрах болно. Үн цэн нь хүнтэйгээ хамт төрж, хамт үхдэг. Амьдралын турш үргэлж хамт орших, дахин давтагдашгүй цор ганц нэгдэл билээ. Энэ бол амьдрах эрх юм. Хинээс ч үл шалтгаалan амьдралыг туулж мэдрэх таны хувь юм. Хувь тавилантай төрдөг. Бурхан бүхнийг бүтээсэн, харин хүн өөрийгөө үзэх үзлээ бүтээдэг. Том зүйлс хизээч хүнээс өөрөөс нь шалтгаалаагүй. Амьдралын гол чухал зүйлс хүнээс үл шалтгаалдгийг ойлговол зөрж маргах бус хүлээж авах учиртай. Хичээл зүтгэлээс үл хамаарах, хүн өөрөө сонгох боломжгүй жагсаалт бол хувь тавилан. Хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнтэй маргах ямар ч боломжгүй. Хүний гаргадаг хамгийн том алдаа нь хизээч хаанч үл давтагдах тавилангаа бусадтай харьцуулдаг явдал. Хувь тавилангаа хайрлагаас илүү жаргал гэж үгүй. Хүн болж төрнө гэдэг хэний ч буруу биш. Хувь тавиланг хинч шүүдгүй. Хүн хүссэн газраа, хүссэн айлдаа хүйсээ сонгож төрдөггүй. Хувь тавилангийн суурь хүлээн зөвшөөрч тэрвэрч авах ёстой. Суурь тавилангаа шилд сонгох боломж хүнд ч байхгүй. Харамсаж баярлаач суурь болсон тавиланг өөрчилж чадахгүй. Харин энэ л суурин дээр үлдсэн хувь тавилангаа босгон бүтээх учиртай. Биднээс үл шалтгааллах зүйлсийг энд дурдъя. Үүнд эцэг их би ядуу биш баян аавын хүүхэд болж төрөх байсан юм. Айлын хиддэг хүүхэд. Би айлын багш ууган хүүхэд болж төрсөн бол. Айл улсад. Би Монгол биш Японд төрсөн бол. Удмын сан, ген болон яс үндэс. Би бага ястан биш төв халах байсан бол. Арсны өнгө. Би шар биш бор арстай байсан бол. Би төрөх. Би намхан биш өндөр болж төрсөн бол. Хүйс. Эмэгтэй биш эрэгтэй болж төрсөн бол. Гоо сайхан. Би найз шигээ царайлаг байсан бол. Цаг хугацаа. Хүн төрлөختний тэр цаг үед төрсөн бол. Цаг хугацааг эргүүлж болдгсон бол. Амьдралын шийдвэрлэх том дүр буюу түүнээс үүсэх асуудлууд нь хүнээс үл шалтгаална. Эдгээрийг өөрчилж буцааж болохгүй. Зөвхөн хүлээн зөвшөөрч ухтан тэрхээс өөр гарцгүй хувь тавилан. Эдгээрээс бусдыг нь шийдчихдэг гэвэл бас худлаа. Хүн ер нь тийм ч ихийг хүснээрээ өөрчилж нөхцөл байдлыг удирдах чадахгүй. Маргаашийн цаг агаар дэлхийн зах зээл дээрх түүхийн эдийн үн гэх мэт эдийн засгийн өөрчлөлт, улс төрийн зөрчил, засгийн газрын шийдвэр, загварын чиг хандлага, хэрэглээний соёл, хүмүүсийн хандлагыг хүртэл шийдэх боломжгүй. Эдгээрээс болоо сэтгэлээр унаж шаналж гунаглах нь өөрийгөө зовоохоос цаашгүй. Харин өнөөдөр загварчлах бодол санаа, зуршлан жижиг асуудал биш. Харин цаашдын амьдралд нөлөөлөх учраас хийж болох бүхэн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зөв. Өнөөдөр байгаа амьдралын гол түлхүүр нь та өөрийгөө хүснээрээ загварчилж хүслээ дагаад сайхан амьдрах боломжийг хүн өөртөө л өгч чадна. Өөрчлөлөх, ах トゥ нэндэх, гэр бүлэрээ гадагш нүүх, мэс заслын аргаар нүүр царайгаа сайжруулах зэрэг өөрчлөлтийг хийж болно. Гэвч ийм өөрчлөлт, шилжилт, засвар нь хүн амын багахан хувьд л оногддог. Үүнд гэр бүлийн байдал, шилжилт нүүдэл, санхүү, ажлын байрны өөрчлөлт, үхэл, согог гэд олон шалтгаан нөлөөлнө. Хүнээс өөрөөс нь шалтгааллах, эс шалтгааллах олон өөрчлөлт амьдралд тохиолдож байна. Хамгийн гол нь эхлээд хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх учиртай. Хэн нэгэн өөртөө итгэлтэй бай гэж хэлэхэд утга санааг нь ойлговч шууд өөртөө итгэлтэй болох боломжгүй. Яг үнэндээ өөртөө итгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө хүндлэх зэрэг үгсийн ерөнхий санааг мэдвч бодит утгыг нь сайн ойлгодгүй. За бараг нэг тиймэрхүү дээ гэсэн төсөөлөл бодно. Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх санаа нь сайхан ч үүний цаана яаж гэсэн асуулт үлддэг нь нууц биш.
Лекц яриа ном бичвэрээс та өөртөө итгэлтэй бай. Өөртөө итгээрэй. Өөрийгөө хайрлаарай. Өөртөө цаг зориулаарай. Үн цэнтэй байгаарай. Өөрийгөө хүндлээрэй. Өөртөө талархаарай. Өөрийгөө баярлуулж шин зүйл худалдан аваарай зэрэг үгсийг олон сонссон байх. Хамгийн амархан хариулт жинхэнэ хариу байж чаддаггүй. Хүн олон чухал үгийн цаад утга санааг ухалгүй өнгөцгөн төсөөлж ойлгодог. Хайр инрэл, зориулалт, үнцэн, нэгүсэл, шунал, атаархал, бардам зэрэг үгс сайн мөнгө төлөвлөлтгийг төсөөлөхөөс цаашгүй. Мах ясандаа тултал ойлгож хүмүүст хэлчих жишээ түүхийг амьдрал дээрээс биш харин кино номноос ихэнхдээ олж үзнэ. Тийм болохоор яаж өөрчлөгдөх вэ дээ? Өөртөө итгэх итгэлийг зангиа зүүсэн ажил хэрэгч хэн нэгний асуудлыг шийдэж өгдөг, бусдад юу хийхийг зааж зөвлөдөг хүнээр төсөөлж байсан уу? Бодвол тэр нь дараагийн дүр зураг байх. Хэн нэгэн хүчтэй хүний байр байдлыг ажиглан ийм байвал мундаг харагддаг юм байна гэсэн явцсан ойлголтоор харанхуй дуурайх гэж оролдоно. Энэ нь яг л их загварын өрөвдөлтөө ядмаг дуураймал баримл шиг харагдах биз. Зарим залуусын оюун санаанд шахаж шаардсан, шаардлага тавьж өндөр цензүүртэй их зантай эрхэмсэг дүр зураглал буuna. Энэ нь урд өмнө харж байсан амжилтын талаар өгүүлэх олон янзын онч мэргэн үгсийн арт талын зураг дүрстэй холбоотой биз. Эсвэл өөртөө итгэх итгэл гэж өөрийгөө маш чухал тооцох, өөрийгөө бусдаас илүү гэж ойлгох, өөртөө төвлөрөх итгэл үнэмшил мэтээр төсөөлнө. Хувиа хичээх өөрийгөө бусдаас чухал гэдэг санаанаас ялгаж ойлгох хэрэгтэй. Ингэж буруу ойлгосон хүн өөртөө итгэлтэй байх нь бусдыг үл тоомсорлож хандах хандлага гэж ойлгох нь бэ. Гэтэл ийм байдал нь амьдрал дээр бие тоосон их зантай бардам хувиа ботсон харагддаг. Амьдралд хэрэгждэггүй үр дүнг нь огт амсаж чаддаггүй онч мэргэн үгс олон бэ. Эдгээр үгс юунаас болоод амьдралын хөрсөн дээр буулгүй зөвхөн хүний бодол санаа нь хашигддаг юм бол бодоход сайхан, бусдаас харахад сайхан ч өөртөө яаж шингээж авахаа мэдгүй зөндөө. Утга санааг нь ойлгох үгийн дүрд хэн хэрхэн хувирах вүлээ? Тэгээд ч үгэнд зориулж хүн хувирна гэж байхгүй. Би ч гэсэн өөртөө итгэлтэй бай гэдэг үгийг зөндөө сонсовч яаж итгэлтэй байж болохыг огт төсөөлж чаддаггүй байв. Баатарлаг зоригтой, дайчин байхыг хэлээд байгаад ч юм шиг эсвэл юу ч болж байсан бухшиг зөрүүдлэн урагшлах юм болов уу? Өөрийгөө таньж үн цэнээ олох нь ямар нэг үлгэрийн баатараас дүрсэлж авсан хүүхэд насны цайлган мөрөөдлөө? Үгүй бол хүний биеийн эд эрхтний аль нэг булчирхаа даавраас ялгардаг бодисуу. Суд зэргийн жанжтын сүнс зүйлд тэдний гендэх баатарлаг эсээс ирж хайх уу? Сэлгэшгүй нутгийн минь овооны чулуун шингэсэн байж мэднэ гэсэндээ уулан давирх уу? 12 жилд багтах гэж нар мандахыг хүлээсэн тэмээ шиг тэсвэр төвчээр зааж бусадтай өрсөлдөн олж авах ёстой юм болов уу? Бид өөрсдийн үн цэнийг хаа нэгтээ өөр газар байгаа хэмээн боддог. Нууцад арлын Эрдэнэс мэт нуугдсныг хаан бидэрсээр тэгээд олсонгүй гэж гутрана. Сэржин мөргөн сэтгэлээ засаад ч сэрэгдгүй хямран яг хаашаа тэнэд алга болсон юм бүү мэд. Олохгүй бол байдал уламд ордно гэж бодсондоо зурхаагаас харж бөөл амаас ирлээ сураглана. Эрдэнэс мэт булаагаад дээрэмдээд авч болохгүй ганцхан таны үнц нь юу вэ? Та өөрийнхөө үнц цэнийг мэддэггүй. Тэр одоо хаан байна. Хаанаас ирж хайх вэ? Одоо та түр зогсоод алдаж гээсэн бус анзаараагүй орхисон дотор хүнээ сонсоорой. Өмнө нь танд байсан, одоо алдагдаж алга болсон баатарлаг хүчийг олж өгөх гэж би энэ номыг бичээгүй. Энэ бол додкастаас дедкаст руу хэрхэн шилжих арга ухаан ч биш. Гагцгүй өөртөө нуугдсан эрдэнсийг олж харахыг зөвлөе. Тэр эрдэнэс яг үнэндээ нуугдаагүй, харин мартагдсан гэвэл зохилтой. Та төрөхдөө амьдрал хэмээх уудам ертөнцөд өөрийн гэсэн амьдрах визтэй аялах эрхтэй ирсэн. Өөрийнхөөрөө энэ амьдралыг туулж эргээд харахад хийсэн юмтай хэлэх үгтэй дурсамж дүүрэн аялаарай. Та адал явдалд амьдралынхаа найруулагч нь байх эрхтэй. Адармата аян замынхаа луучна юм шүү. Амьтад инстинктээр загварчлагджээ. Тиймээс өөрийгөө бүтээх, бусдаас ялгарах боломжоор хязгаарлагдмал. Зөвхөн хүн л үйл хэрэг зан харилцаагаараа бусдын дунд өөрийгөө загварчилж чадна. Үүгээрээ хүмүүсийн дунд хэн болж үлдэхээ сонгодог. Амьтдын ухамсар нь байгалийн загварын дагуу цаг улирал зохицон амь авч гарах, өөрийгөө хамгаалахад чиглэнэ.
байхгүй зүйлийг тэд төсөөлж үнэлж чадахгүй. Хулган хуйөөгөө нөөх, хэрэм үйл идэх самраах хураах, баавга ичээгээ засах, шовуу өндөглөх үрээ барих зэргээр ирээдүгээ төсөөлж байгаа мэт харагдавч энэ нь амьд үлдэх байгалийн инстинкт гэж биологчид үзжээ. Гэтэл хүн ирээдүйн төсөөлөлд автаж мөрөөдөж түүнийг бодит амьдралд буулгаж чадна. Маргааштай санаа зовж ирээдүйг төлөвлөдөг манай гаригийн цор ганц амьд биет. Хандлага зан төлөв, боловсрол, мэдлэг, чадвараа хөгжүүлж оюуны өндөр түвшинд хүрэх хүний боломж төсөөлөшгүй их. Хүмүүсийн дунд сэтгэлээ хариуцгаж, гэгээрэлд хүрэхээр хичээх хорвоо нэгэн байхад хайрлаж өрөвдөх сэтгэлгүй араатан шиг мунхаг харанхуйч бэ. Ерөөс бид хэн нэгэн болохыг хүссэн тэмүүлсээр тэр хүсэл нь насан туршийн загварыг бүтээдэг. Төрхөөс өөхөх хүртэл өөрийгөө загварчлах гэж хичээснээр үр дүн амжилтанд хүрж бусдын хайрыг татсан хүмүүсийн түүх зөндөө. Эсвэл өөрийгөө гаргуунд нь гаргаж мунхаг ухаандаа дийлдэн шунал хүсэлтэд захирагдсанаар хинч биш болж эвдэрсэн жишээч хаасайгүй. Хүний удмын сан хамгийн багадаа 1500 жилийн настай. Удмын санд хүний тухай олон мэдээлэл бий. Үүнийг ерөнхийдөө төрлөх хувь шинж гэж нэрлэе. Та энэхүү шинжээсээ тасарч өөрчлөгдөх боломжгүй. Өөрөөр хэлбэл ундаг дугуйнд мотор залгаж болно. Гэхдээ тэр хизээч машин болох боломжгүйтэй адил. Байгалаас заяасан өгөгдөл дотор хүн өөрчлөлтүүдийг хийж болно. Дугуйг сайжруулад уулын дугуй, уралдааны дугуй болгох боломжтой. Бүгд RAM дээрээ тоноглогдно. Өөрт өгөгдсөн хүрээ RAM дотроо яаж ч хөгжиж болно. Харин үүнээс ангижарч гарах гэж оролдох нь солиорл. Товчхондоо дугуй бол өөрийгөө сайн тоноглож болно. Өөрийн хамгийн сайн хувь тавилангаар амьдрахаар зүтгэж болно. Өөрийгөө байж болох хамгийн сайнаар загварчлан бүтээхээр шамдах учиртай болохоос хэн нэгний хоёр дахь хувилбар болох хэрэггүй. Ген нь хүний хөгжил, физиологи, эрүүл мэнд, хувьслын талаарх ёр бусын мэдээллийг агуулдаг. Хүний геномын тал орчим хувь нь шилжүүлэн сулгах боломжтой элементүүдээс бүрддэг гэн. Өнөөгийн шинжилгээ ухааны хөгжил шилжүүлэн сулгах аргаар геномд нөлөөлж өөрчлөх боломжийг бий болгожээ. Биеийн өндөр, арьсны өнгө, үс, хүйс гэдэл. Японы нэгэн эрдэмтэн хүний удмын сан гений бүтцийг олон жил наривчлан судалсны эцэст нэгэн сонирхолтой зүйлийг олж нээжээ. Өөрөөр хэлбэл хүний гений бүтцэд маш жижиг хоосон орон зай байдаг. Энэ орон зайг хүн амьдралын явцад өөртөө шингээж авсан чанараараа нөхдөг аж. Түүний хэлж байгаагаар амьдралдаа сурсан мэдснээр дүүргэх орон зай хүнд байдаг байх нь. Миний өгүүлж бай хүн өөрийгөө бүтээдэг гэсэн үзэл санаатай таарч байна. Та өөрийгөө загварчилж түүнийг гендээр шингээн дараагийн удамдаа дамжуулах боломжтой гэсэн үг. Өөрийгөө загварчлана гэдэг нь өөрийгөө байж болох хамгийн зөв тохиргоо дээр тавих юм. Өнгөрсөн хугацаанд сэтгэл зүйн дэмжлэг хүссэн 1000 гаруй хүнтэй уулзаж зөвлөлдөн ярилцжээ. Нийтлэг шалтгаан нь гэр бүл, харилцаа, сэтгэл готрол. Ямар ч чиглэлээр зөвлөгөө авсан өөрийгөө үзэх үзэл нь бүх асуудлын үндэс суурь болж байв. Тэд амьдрал тэр чигээрээ сайхан шүл, харин би сэрээ гэж зөөрлөн бодно. Гэтэл таны өөрийн талаарх төсөөлөл хуурамч байхыг үгүйсгэх боломжгүй. Тиймээс эхлээд үзэл бодлоо шалгаж буруу бол өөрчлөх ёстой. Өөрийгөө яаж харах нь өнгөрсөн амьдралдаа юуг туулсантай шууд холбоотой. Хүний бүх амьдрал бодол санаанд нь багтдаг. Түүнд нийцгүй зүйлийг хүлээн авч ойлгоход хэцүү. Таны оюун ухааны зайг юу дүүргэж, юуны тухай илүү бодож, санаж мөрөөддөг вэ? Амьдралаа яаж харна? Тэгжэл туулдаг. Хүн өөрийн амьдралд үүрэг хариуцлага хүлээж өөрөө өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг. Өөртөөгөө хэрхэн яаж ажиллах нь тухайн хүний өөрийгөө хэн болгож бүтээх чухал сонголтын нэг. Хүн төрлөختөн олон зууны турш мал аж ахуй, газар тариаланда хамаг анхаарлаа тавьж зөвхөн хоол хүнсний төлөө тэмцэж иржээ. Сүүлийн хэдхэн зуун жилд нийгэмдээ хэн нэгэн байхын төлөө тэмцэлдэж байна. Одоо л хүн өөрийгөө анхааран сонсох, өөрийн дотоод мөн чанарыг таньж, илүү сайн ойлгон ухаарч, сайжруулах боломж нээлттэй болжээ. Өөрийгөө загварчилж чадвал биднийг үнэлэх нийгмийн үнэлэмж нэмэгдэхийг ойлгосон. Эсрэг хүсэндээ таалагдаж, ажил олгогчтой үнэлэгдэн, хамтрах хүмүүсийнхээ итгэлийг татах боломжтой болно. Нийгмийн байр суурь гэдэг нь нэг төрлийн давуу тал, албан тушаалтай адилхан.
Байр суурь нь амьдралын хүрээлэлд шууд нөлөөтэй. Өөрийгөө загварчлахгүй бол альва харилцаа болгонд хэн байвал ашигтай вэ гэсэн байнгын сонголттой тулгарна. Хүн хүнд өөр хандаж харилцаанд үүсэх асуудал бүрт тааш тохирох гэсээр урагч шарвагч нэр зүүн. Хоорондоо уялдаагүй өөр хандах нь хоёр нүүртэй доктор үгүй барьцгүй болгон харагдуулна. Тиймээс өөрийгөө загварчилж бие хүн болох ёстой. Бусдын итгэлийг олсон бие хүн байх нь тухай бүрд хэн байхаа сонгохоос хамаагүй дээр өөрийн хувь шинж зан чанар тохирсон хэн болох вэ? Шууд хэлэхэд өөрийнхөө төрөл зүйлийн хамгийн сайн дүр бай гэсэн үг. Өөрийгөө хэн нэгэн болгож бүтээх нь таны бүтээсэн бүх бүтээлийн дотроос хамгийн үр өгөөжтэй байх болно. Яагаад гэвэл тэр загвар ирээдүйд маш олон боломж чимээх хаалгыг нээх түлхүүр юм. Өөрийгөө загварчлан бүтээснээр бусадтай хэрхэн яаж харилцаа ойлгож, хамтарч болох адил талаа олж харна. Бусдын цаг мөнгийг өрсөн яах гээд байгаа нь үл мэдэгдэх, итгэхгүй үгүй юу гэж сэтгэл тамирдуулах эргэлзээг арилгах нь хин хэндээ ашигтай. Өөгч биш, булчирхаач биш, хайчч болохгүй, аавчч болохгүй, халуунч биш, хүүтэнч биш, ойлгомжгүй саарл байдал нь харилцагчдыг бос эргэлзэгчдийг төрүүлнэ. Таны өнгөрсөн амьдралд ямар ч асуудал байж болно. Гэхдээ өнөөдөр өөрийгөө шинээр загварчлахад цаг хүчээ зориулах боломжтой. Ямар ч замыг туулж ирсэн, амьдралын ямар ч хэв маяг танаас ханхалсан бай. Өөрчлөх боломж өнөөдөр бий. Өөрийгөө загварчлахын тулд асар их хүч хөдөлмөр шаардлагатай. Гэхдээ их цаг хүч зориуллаа гэхэд хожим хүртэх ашиг тус их. Өөртөө ямар үр ашигтай вэ? Бусдад ямар үр ашигтай вэ? Эрдний хайрцаг. Хүн сэтгэж байгаа шигээ амьдардаг. Альва савыг дотор нь ямар нэг зүйл агуулгын тулд ашигладаг. Дотроо юу ч агуулгах зорилгогүй сав гэж үгүй. Алт эрдэнсээс эхлүүлээд хүчил төрөгч бактери, мэдээлэл гээд бүхнийг агуулж хадгална. Тиймээс сав биш доторх агуулга нь чухал. Заримдаа савнаасаа хямдхан агуулгач бий. Гэхдээ дотроо юу агуулж байгаагаас савны үн тодорхойлогдоно. Үнт эрдэнсийг бүх бат чанартай савнд хадгалдаг. Хүмүүн та үнтэйг бус үнд зүйлийг агуулсан сав билээ. Тэрхүү үнд зүйл бусдын хувьд чухал биш ч таны хувьд юугаар ч орлуулшгүй. Үнэн дээр та хувь тавилан агуулж аваа бод гал. Хувь тавиланг хүсрэх аюул хэр буртагт баригдаж, зүлгэн өнгөлбөл гэрэлтэн гялалцдаг шидтэй. Жижиг хайрцагт очир алмаз хийвэл эрдэнсийн сав, харин хоолны шах руу хийвэл хогийн сав болно. Бид толгоогоо юугаар дүүргэн түншгээл хүн болно гэж Жорж Бернард Шоу хэлжээ. Энэ үгтээ бүрэн санал нийлж байна. Болор сав хэдий үнтэйч дотор нь үнс хийвэл үнсний сав. Харин цэцэг хийвэл цэцгийн сав болж өрөөг чимдэг. Үүнтэй адил савнд юу хийхээс шалтгаалж хэрхэн хандах нь өөрчлөгдөнө. Тэгэхээр хүн дотроо агуулж буй мөн чанараар үнэлэгддэг. Таны дотор орших эрдэнэсэл үн цэнийг тань ихсгэж багасгана. Хүн өөрийгөө эрдэнсийн сангаас аваад элдв цуглуулгын хайрцаг, мэдлэг мэдээллийн хаард, диск, мэрэгэн ухааны судар, мөнгөний гахаа, ховын уут, хогийн сав, үзмрийн манекан гээд юу ч болгох боломжтой. Дотоод бодол санаа хандлага нь тэр чигтээ гадагшаа илэрдэг. Бодол нь хүнтэйгээ адилхан болдгүй. Харин хүн бодолтойгоо адилхан болдог. Тиймээс юу бодохоо бас бодож бай. Хайрцгийн гол үүрэг нь дотор байгаагаа хамгаалж, хадгалах, итгэлтэй бат бөх байдлаас шалтгаалж хайрцаг сав өөрийн гэсэн мөн чанартай. Та хайрцгаа бүтээгээгүй, гэхдээ дотор нь юу хадгалахаа үргэлж сонгож ирсэн. Агуулж хадгалж байгаа нь үн цэнтэй байхыг дотоод гоо сайхан гэдэг. Та яг хэн бэ? Таныг гам болд гэж бодъё. Тэгвэл намайг гам болд гэдэг гэж хариулах нь таны хэн болохыг тодорхойлж чадах уу? Танд байгаа бүхнийг баг мэд хуулж, хуу татвал ямар мэдрэмж төрөх бол? Хов хоосон үлдэх мэдрэмж үү? Эсвэл тэглээч гэсэн дүүрэн санагдах болов? Бага бүхнийг чинь авахад цаана нь хизээч танаас ховхор салахгүй үлдэх жинхэнэ эрдэнэ юу вэ? Үлдэж байгаа нь жинхэнэ бодит та мөн. Тантай үлдэж байгаа нь хинч хизээж танаас салгаж үл чадах үн цэнтэй эрдэнэ юм.
Өөрийгөө мэддэггүй хүн би хинбэ гэхээс илүү би юутай вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Итгэл найдвараа өөрт байгаа эд юмс дээр суйрлуулна. Эд юмс нь эрсдэлд орвол түүний байр суурь ганхах нь мэдээж. Үүнээс болоод маш амархан сэтгэлээр унаж стресс өртөж янз бүрээр хямарч өвчин зовлон орно. Харин хинбэ гэдгийг юутай вэ гэдгээс ялган салгаж ойлгох нь олон талын хямралыг үгүй хийдэг. Ямар ч асуудалгүй болно гэсэн үг огт биш. Гэхдээ асуудлын тал нь алга болно. Тийм ээ. Дахин хэлэхэд танд байгаа зүйл таны байр суурь та хинбэ гэдг нь тусдаа ойлголтууд. Өөрийгөө ойлгох ойлголт нь бидний зүгээр нэг нэрлэгдэж дурддагтаас илүү гүн утгатай. Үүнийг харахын тулд бодит гам болттой дэлгэрэнгүй танилцъя. Гадна загвар. Намайг гам болт гэдэг энэ бол нэр. Би Булган аймгийн угуул. Энэ бол гарал үүсэл. Би Улаанбаатар хотын иргэн. Энэ бол харьяалал. Би шинжлэх ухааны технологи сургуулийг улаан дипломтой төгссөн. Энэ бол цол. Би уул уурхай инженер. Энэ бол мэрэгжил. Би нэгэн компанид инженер хийдэг. Энэ бол албан тушаал. Би эхнэр хүүхдтэйгээ амьдардаг. Энэ бол гэр бүлийн байдал. Би хороололд 2 өрөө байртай. Энэ бол байгаа эд хөрөнгө. Би 34 настай. Энэ бол амьдарсан жил. Би 175 см өндөртэй, 75 кг жинтэй. Энэ бол биеийн пропорц. Би оны шилдэг ажилтнаа шалгарсан. Энэ бол амжилт. Би өхөр жилдээ хумхын орд. Энэ бол төрсөн жил цаг үе. Дээрх жагсаалтаар гам болдын нийгмийн байдлыг тодорхойллоо. Гэхдээ түүний хинбэ гэдгийг та таних чадсан уу? Хувь хүн талаас нь илүү тодорхой болгохын тулд гам болдын дотоод шинжүүдийг харъя. Дотоод загвар: хувь шинж, итгэл, үзэл бодол, зан чанар, төлөвшөл, байр суурь, харилцааны байдал, хүсэл сонирхол, мөрөөдөл, бахархал, үнэлэмж. Хувь шинж: меланхолик, баг зэрэг сангвиник холимог. Итгэл үнэмшил: амьдрал мөнгөн дээр тогтдог. Зурхаад итгэдэггүй, там диваажин хойд нас гэж байхгүй. Уул усаа шүтдэг, хүүдэл итгэдэг. Үзэл бодол: арчилсан хүчнийг дэмжигч, хуучинсаг, дээд эрх мэдэлд дургүй, үндэсрэг. Зан чанар: дасан зохицох чадвартай, даруй төлөв, зөрүүд, сэтгэл хөдлөлттэй, хинэггүй, гинэн цайлгаан. Төлөвшөл сул тал: согтгоор өглөө, шалтак тоочж өөрийгөө өмөрдөг, цаг барьдгүй, тодорхойгүй, хувиа хичээсэн, огцом ууртай. Сайн тал: ажилсаг, итгэвхтэй, гүйлгээ ухаантай, цэвэрч, тооцоотой, бүтээл сэтгэлгээтэй, өөдрөг сэтгэлтэй. Үргэлжлэлийг Зангиа аудиогоос